эсийг шалгахдаа ямар бодит байдлыг бүтээхийг хүсдэг вэ? Тэр хүмүүсээс зүрх сэтгэлээ өөртөө өгөхийг үргэлж шаардаж байна. Бурхан чамайг шалгахдаа зүрх сэтгэл чинь түүнтэй эсвэл махан бий болсон сатантай байгаа эсхийг хардаг. Бурхан чамайг шалгахдаа түүнийг эсэргүүцэн зогсож байна уу? Эсвэл өөртөө мэдсэн байр суурьнд байна уу? Гэдгийг чинь харж зүрх сэтгэл чинь өөрийнх талд байгаа эсхийг хардаг. Чи төлөвшөөгүй байхдаа шалгалтай тулгархдаа итгэл багтай байдаг үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой учраас Бурханы санаа зорилгыг хангахын тулд чухам юу хийх хэрэгтэйгээ мэдэж чадахгүй. Гэвч чи үнэнээсээ чин сэтгэлээсээ Бурханд залбирч чаддаг хэвээр байвал зүрх сэтгэлээ түндөгч түүгээр өөрийгөө захируулж хамгийн үнцэнтэй гэж боддог зүйлсээ түүнд өргөн барихад бэлэн байж чадваа. Чи зүрх сэтгэлээ Бурханд дэлхийдээ өгч өгсөн байх болно. Чи илүү их номлон сонсож үнэнийг илүү их ойлгох тусам биеийн хэмжээ чинь бас ачмаар өснө. Энэ үед чамаас Бурханы шаарддаг стандарт төлөвшөөгүй байх үедээ чинь адилгүй илүү өндөр стандарт байх болно. Зүрх сэтгэлээ Бурханд ачмаар